Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 14-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлцүүлгийг улсын хурлын 2026 оны 6 сарын 18-19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцэж эцсийн хэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын хороо 2026 оны 6 сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 5 дахь хэсэг заасны дагуу хууль тогтоомж хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулсан шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хилцээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 24 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёол гараагүй тул анхны хэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.3% дэмжсэн болно. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ гэр бүлийн тухай хуулийн төсөлтөд холбогдуулан боловсруулсан шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. За баярлалаа.